Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр та бүхэндээ квадрат тэгшдэглийг бодох аргуудын талаар жишээ бодлогоор дамжуулан тайлбарлахаар бэлтлээ. Үүнээс гадна та бүхэн квадрат тэгшдэглийг мэддэг байх шаардлагатай. За. Самбарт би квадрат тэгшдэглийг ерөнхий хэлбэрийг бичсэн байна. Ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c тэнцвүүтэй гэсэн квадрат тэгшдэглийн маань хувьд x-үүд нь бол хувьсагч байгаа. А, Б нь болохоор хувьсагчийн өмнөх коэффициент, С нь сул гишүүн гэж нэрлэгддэг. За энэ болохоор квадрат тэгшдэгэл дотроо гүйцэд квадрат тэгшдэгэл гэдэг. Гүйцэд квадрат тэгшдэгэл. За x квадратын өмнөх а коэффициент хэрвээ нэгтэй тэнцүү тохиолдолд уг квадрат тэгшдэглийг эмэгтгсэн квадрат тэгшдэгэл гэж нэрлэдэг. За альва гүйцэд квадрат тэгшдэглийн хувьд эмэгтгсэн квадрат тэгшдэгэл рүү шилжүүлж болдог. Үүний тулд бид нар гол зорилго нь x квадратын өмнөх коэффициентийг устгах зорилго тавина гэсэн үг. Үүний тулд гишүүн бүрийг а тоонд хувааж өгье. Тэгвэл ax квадратыг a гэдэг тоонд хуваах юм бол x квадрат үлдэнэ. Bx-ийг a хуваах юм бол b хуваах нь a x хувьсагч нэмэх нь одоо c-г a хувьсагчаар хуваагаад тэнцүү тэг байна. За ийм хэлбэртэй боллоо. Эндээс b хуваах нь a-г p-г c-г хуваах нь a-г q гэж тэмдэглээд тэгшдгэлдээ орлуулах юм бол x квадрат дээр нэмэх нь px нэмэх нь q тэнцүү тэг хэлбэрт орно. Үүнийг эмэгтгсэн квадрат тэгшдэгэл гэж нэрлэнэ. Эмэгтгсэн квадрат тэгшдэгэл. Үүнээс цааш нь бодвол за ерөнхий хэлбэр дээр харъя. Ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c тэнцвүүтэй гэсэн квадрат тэгшдэглийн маань хувьд b, c хоёр тооны маань аль нэг нь тэгтэй тэнцүү тохиолдолд хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг бүгдээр харъя. За нэгдүгээр тохиолдол ax квадрат дээр нэмэх нь bx тэнцүү тэг хэлбэртэй энэ тэгшдэглийн маань хувьд c нь тэгтэй тэнцүү болсон байна гэсэн үг. Хоёрт нь ax квадрат дээр нэмэх нь c тэнцүү тэг хэлбэртэй энэ тэгшдэглийн маань хувьд үндсэн тэгшдэгээлтэйгээ харьцуулж харах юм бол b коэффициент нь тэгтэй тэнцүү байна гэсэн үг. Тэгэхээр b эсвэл c-ийн аль нэгэн тэгтэй тэнцүү тохиолдолд хувиран гарч ирж байгаа квадрат тэгшдэглүүдийгээ гүйцэд биш квадрат тэгшдэгэл гэдэг. Гүйцэд биш квадрат тэгшдэгэл гэж нэрлэдэг байх юм байна. За тэгэхээр та бүхэн энэ зүйлийг сайн харах хэрэгтэй. Ийм хэлбэртэй тохиолдолд гүйцэд квадрат тэгшдэгэл байх юм байна. За а коэффициент нь нэгтэй тэнцүү тохиолдолд эмэгтгсэн квадрат тэгшдэгэл болох нь байна. За BC коэффициентуудын маань аль нэгэн тэгтэй тэнцүү тохиолдолд үүсэн гарч ирэх квадрат тэгшдэглийгээ гүйцэд биш квадрат тэгшдэгэл гэж нэрлэнэ. За үүнтэй холбоотой жишээ харъя. За жишээ бодлогон дээр 2x квадрат нэмэх нь 14x тэнцүү тэг хэлбэртэй. За энэ квадрат тэгшдэглийн маань хувьд үндсэн квадрат тэгшдэглийнхаа хэлбэртэй харьцуулж харах юм бол c сул гишүүн нь тэгтэй тэнцүү байх нь. Тэгэхээр энэ тэгшдэглийг хэрхэн бодох вэ гэхээр ерөнхий үржигдхүүнийг хаалтнаас гаргах хэрэгтэй. 2x хаалтнаас гарна. Тэгэхээр хаалтан дотор x дээр нэмэх нь 7 тэнцүү тэг болно. За үржигдхүүний маань аль нэгэн тэгтэй тэнцүү байх нөхцөлийг үндэслээд 2x-ийг тэгтэй тэнцүүлбэл эндээс нэгдүгээр шийдэн тэг болох нь байна. За x дээр нэмэх нь 7 гэдэг илэрхийлээ тэгтэй тэнцүүлбэл эндээс x2 шийдэн хасах 7 гарах нь байна. За c сул гишүүний тэгтэй тэнцүү тохиолдолд үүсэх квадрат тэгшдэглийг ийхүү бодох нь байна. За хоёр дахь жишээн дээр 3x квадрат хасах нь 15
тэнцүү тэг хэлбэртэй. За үндсэн квадрат тэгшдэглэлийнхаа хэлбэртэй харьцуулж харвал энэ тэгшдэгэл дээр b гэсэн коэффициент маань тэгтэй тэнцүү бэ гэдэг нь харагдчихэв. Тэгэхээр энэ квадрат тэгшдэглийг хэрхэн бодох вэ гэхээр тэгшдэглийн хоёр тал дээр 15-ыг нэмж өгье. Тэгвэл 3x квадрат тэнцүү 15 болж хуурна. За одоо x хувьсагчийг олох гэж байгаа учраас тэгшдэглийнхаа хоёр талыг 3 хувааж өгье. Тэгвэл x квадрат тэнцүү энд 3-ыг 3 хуваагаад x квадрат үлдсэн 15-ыг 3 хуваагаад 5 болно. За x-ийн квадратаас чөлөөлөхийн тулд хоёр талаас квадрат язгуур авахаар энд x тэнцүү нэмэх хасах язгуур дор 5. За ийхүү бодогддог байна. За мөн 3 дахь жишээ бүгдээрээ харъя. За одоо 3 дугаар бодлогон дээр 2x квадрат дээр нэмэх нь 5x нэмэх нь 17 тэнцүүдэг гэсэн квадрат тэгшдэглэл бичиж энэ аад нь бэд нь x квадрат хасах нь 3x хасах нь 4 тэнцүү тэг. За v 8x квадрат хасах нь 4-ний 7 тэнцүү тэг. За би самбарт 3 төрлийн квадрат тэгшдэглэл бичлээ. За энэ 3 төрлийн квадрат тэгшдэглийг бүгдээрээ аль нь гүйцэд квадрат тэгшдэглэл вэ? Аль нь эмэгтгсэн квадрат тэгшдэглэл вэ? Аль нь гүйцэд биш квадрат тэгшдэглэл вэ гэдгийг бүгдээрээ харъя. За эхний тэгшдэглийн хувьд харах юм бол хувьсагчууд бол байна. За хувьсагчийн өмнөх коэффициентууд байна. За сул гишүүн байгаа учраас энэ квадрат тэгшдэглэл маань за гүйцэд квадрат тэгшдэглэл байх нь байна. За энэ тэгшдэглэлийн маань хувьд. За хоёр дахь буюу b дэх тэгшдэглийг харъя. За хувьсагчууд бол байна. X хувьсагчууд байна. За хувьсагчийн өмнөх коэффициент x квадратын өмнөх коэффициент нэмэх 1 гэдэг коэффициент байгаа гэж бодно тийм ээ. Тэгэхээр энд 1 хасах 3 гэсэн коэффициентууд байгаа. Мөн сул гишүүн байгаа учраас үүнийг гүйцэд квадрат тэгшдэглэл гэж харж байна тийм үү. Гэвч а коэффициент буюу x квадратын өмнөх коэффициент нэгтэй тэнцүү байгаа учраас энэ квадрат тэгшдэглийг эмэгтгсэн квадрат тэгшдэглэл гэж нэрлэх нэ. За 3 дахь тэгшдэглийг харъя. 3 дахь квадрат тэгшдэглийн маань хувьд үндсэн тэгшдэглэлийг харьцуулан харж болно. Эсвэл ерөнхий хэлбэртэйгээ харьцуулан харж болно. За ерөнхий хэлбэртэйгээ харьцуулан харах юм бол энд хасах 4-ний 7 гэдэг бол сул гишүүн. Тэгэхээр bx буюу b коэффициент нь тэгтэй тэнцүү харагдчихээн. Тэгэхээр энэ квадрат тэгшдэглэл маань гүйцэд биш квадрат тэгшдэглэл байх нэ. За энэ тэгшдэглэлийн маань хувьд. За ийхүү гүйцэд эмэгтгсэн квадрат тэгшдэглэл, гүйцэд биш квадрат тэгшдэглэлүүдийг ийхүү ялгаж сурлаа. За тэгвэл 4 дугаар бодлогыг бүгдээрээ харъя. А коэффициент 1 b коэффициент хасах 4 c сул гишүүнийг 14 гэж өгсөн тохиолдолд ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь cx энэ квадрат тэгшдэглийг хэрхэн зохиох вэ? За бүгдээрээ харъя. Тэгэхээр үндсэн ерөнхий энэ квадрат тэгшдэглэлийнхаа a, b, c гэсэн тоонуудад өгөгдсөн тоонуудаа орлуулна гэсэн үг. За тэгвэл a коэффициент 1 буюу 1x квадрат нэмэх нь за b тоон хасах 4 үржих нь x нэмэх нь c тоо 14. Эндээс за арай нүдэнд ойлгомжтой байдлаар бичвэл x квадрат хасах нь 4x нэмэх нь 14 тэнцүү тэг хэлбэртэй. За ийхүү коэффициентууд нь болон сул гишүүн өгсөн тохиолдолд квадрат тэгшдэглийг ийхүү зохиож болох нэ. За тэгвэл а 4-ний 7 b нь 3-ний 2 c сул гишүүн нь тэг гэж өгсөн тохиолдолд квадрат тэгшдэглийг хэрхэн зохиох вэ? За бүгдээрээ харъя. Тэгэхээр ерөнхий квадрат тэгшдэглийнхаа хэлбэрт орлуулна гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр а коэффициент 4-ний 7 4-ний 7 x-ийн квадрат болно. За b нь 3-ний 2 гэхээр энд орлуулахаар нэмэх нь 3-ний 2x нэмэх нь
За С сул гишүүн бол тэг. Тэнцүү тэг. За өөрөөр хэлбэл сул гишүүн нь тэгтэй тэнцүү байгаа учраас энийг бүр хэлбэрчлвэл 4-ний 7x квадрат нэмэх нь 4-ний 2x тэнцүү тэг гэсэн гүйцэд биш квадрат тэгштгэл үүсэж байна. За тэгвэл одоо та бүхэн А хасах 2, Б нь 3, С нь хасах 7. Ийм тохиолдолд квадрат тэгштэглийг өөртөө бие дагаад зохиож үзье.